Hey guys, шинэ манал за өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ хамтдаа нүрэ будангаараа би ингээд амар юм ингээд ярмаар байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд TikTok дээр ярих гэнгүүт ингээд TikTok дээр би постлсан постоо Instagram руу постлохын тулд ингээд заавал 3 минутын урттай ижиж хүмүүст хүрнэ гэд ердөөс нэг юм балаа тийм юутай. Би нэрийг яагаад YouTube ингээд хийж явахдаа те ингээд юм ярьж явахдаа нүрэ ингээд бодож болохгүй гэж би амар бодсон байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө бол бичлэгийг хийж юм. Яна бичлэг маань ямар урт интрот болчих. Тэгэхдээ яг уу. Уусаад миний л бичлэг юм чинь би өөрхөн бичлэгний уртыг урт ойлгоно уу, богино ойлгоно уу яг үндэ миний л дур үзтээ тий. Яа ямар нэг ингэ хүмүүст ингэ тааруулж ингэ амар би ингэ амар амьдрах дуртай болцсон юм уу эсвэл ингэ амьдрах гад ингэ хичээгээд идэм юм уу би юу ч сайн мэдэхгүй байна. За юутай ч хэдүүлээ уруулаад чигшүүлээ. Би чинь нөгөө нэг энийг хүмүүс хаанаас авсан ингээд та нар энийг харж байгаагүй юу вэ? Market-д ингээд одоо нэг давхурт нь Bene Cafe-гийн хажууд ингээд Япон бахан юмнууд ингээд жижиг юмнууд зараад байгаа хэсэг байна шүү дээ. Тэрэн дээр энэ Benes шүү дээ guys. Та нар энийг айгүй их асуугаад байгаа. Тэгээ би энийг амар сайн чигшүүлдэг болохоор нугасаа тэгээ амар сайн чигшүүлдэг гэд сурчлаад байгаа юм л та. За тэр ч явах уу за бичлэгэндээ орцгоё. Би одоо ингээд дүүгээ гадаа гаргаж тоглуулах гад тэгээд алийн болгон ингээд дүүгээ гадаа гаргаж тоглуулж ингээд би нэг юм сайн бүцсэрсэн тий туслах зүстэй нүрэ будаагүй гарах ёстой гэж тиймстэй ингээд өсөө угаагаал нүрэ будаал гараал тэгэл юмыг яаж мэдгүй тий надтай гадаа гараад нэг хүн зургаад аруулах ч юм билүү тий хэлж мэдгүй штэ. Тийм болохоор хэдүүлээ хамтдаа зүгээр нэг жоохон нүрэ будангаараа бас амар ярмаар байгаа юмнуудаа ярий. Тэгээ ярмаар байгаа юмнуудаа ярий гэж бодсон чи би сая бараг интрон дээрээ бараг бүх юмаа ярьчих шиг боллоо. Ямар тэний юм бэ? Яа би бүр өсөө тайруулмаа санагдаад байгаа шүү дээ бүр сүүлийн үед. Гэтэ би ингээ өсөө жоохон л ургуулчвал яг ингээд болох гээд энэ заяа. Өсөө ургуулмаар байгаа болохоор. За foundation хэдүүлээ foundation ашиглах уу эсвэл зүгээр BB cream ашиглах уу? Энэ BB cream-ийг асууж байгаа хүмүүс бас зөндөө байсан заяа. Яг тэгвэл би нөгөө бичлэг болгоныхаа эхлэл дээр BB cream-ийг дандаа харуулдаг штеп. Тэгээ энэ BB cream-ийг болонгуудаа одоо соёолж молд дэлгүүр нэгдсэн. Тэгээ Facebook дээр, Instagram дээр Mongolia partner гэд тийм хаягтай Facebook хаяг байгаа. Тэгээ тэрэн дээр байгаа шүү заяа манайхаа. Ер нь тэгээ контент хийж эхэлж байгаа зү ер нь ингээ бичлэг хийн гэдэг чинь ер нь айгу барьцгүй заяо. Ер нь итгэвтэй л бичлэгээ оруулж постлдгүй бол ингээд ерөөхдөө бол нэг бичлэг чинь хандлт авлаа гэж бодоход цаашлын бичлэгнүүд чинь ингээ хандлт авахгүй. Тэгээд ингээ нэг бичлэгээр амар их дагагчтай болсон. Тэнгүүд ингээд тэрийг ингээ бусад бичлэгнүүд нь ингээ үзэлтэй авахгүй бол бүр амар тэнэг байдаг. За надад яг тгий санагдаад байдаг байхгүй юу? Яаж ч юм ингээд нэг юм би ерөнхийдөө бол надад бас нэг тоодоо хэдэн л жоохон хандлт авч исэн бичлэгнүүд байдаг. Би энэ brusher foundation тавьж үзэх үү яах уу? За brusher хэдүүлээ өнөөдөр foundation тавьж үзье. За би brusher foundation тавьж үзэж байгаагүй. Тэгээ тоодоо хэдэн бичлэгээрээ айгу дамжуулж айгу их тэгж үзэлт уусаал тэгнэлтэй. Ердөөс ингээд миний одоо оруулсан бичлэг болгоо ингээд нэг тийм хандлт аваад идэг бас бол биш заа юу. Ерөөхдөө бол тэнгүүд ингээд Instagram дээр бол үнэндээ барьцгүй. За Instagram дээр ингээд бичлэг постлно штэ. Тэнгүүд ингээд Instagram-ийн хүмүүс ингээд би ингээд яач юм Instagram дээр ингээд бүр 11,000 дагагчтай болсон. За бүр амар их байгаа зү. Тэгээ ингээд Instagram дээр айгүй их дагагчтай болсон. Тэгээд ингээд дагагчтай болсон. Тэгсэн мөртлөөс миний ингээд бичлэгнүүд нэг их ингээд үзэлт авдаггүй заяа ингээд нэг амар хандлт ингээд аваад идэггүй. Тэгээ ингээд яг ингээд Instagram дээр ингээд баахан хүмүүс ингээд намайг дагагчдаг. Тэнгүүд би нэг юм дагагчаа нэг худалдаад авсан юм шиг надад ингээд амар тийм жоохон эвгүй байдаг заяа. Нэг хүмүүс ингээд нэг жижиг инфлюенсер гэж хэлэхгүй. Тэгээд яг ингээд хүн намайг үздэг юм уу гэхээр нэг тийм үздэггүй юм шиг эсвэл ингээд үздэггүй мүү гэхээр бүр амар хүн үздэг юм шиг ингээ би нэг юм хоёрын оронд амар нэг тийм инфлюенсер гэж одоо юу гэж ч тайлбарламаар юм. Намайг тэгээ хүмүүс энэ нэстэ нэрээ барыг хаасайгуу бичлэг хийдэг. Энэ нэстэ нэрээ шантардаггүй өстэй амар лаг охин байна л гэж боддог багтал гэж би боддог. Бичлэгийн тэгээд нэг олигтой хандлт авдаггүй ч юм уу гэж бас хаадаг хүмүүс ч байдаг баг. Тэгэл ингээл нэг их хандлт авахгүй ээжж тэгэл ямар тууштай бичлэг хийдэг ингэж боддог хүмүүс байдаг л. Гол нь ингээд бичлэг ингээд яаж хүмүүс ингээ ер нь хийдэг вэ те ер нь ингээ бичлэг хийгээд ингээд ямар ингээ өөртөө ихтэй юм бэ те тэр нь одоо ингээ сайн утгаараа ч юм уу ингээ муу утгаараа ч юм уу ингээд ямар өөртөө ихтэй яаж ингэж бичлэгээ шууд ингээ постлоод эдгийн тэгэл ингээд би бол ингээ бичлэгэн дээр
нэг их бас ингээд өөрийнхөө ингээд зан ааш характерыг бас нэг амар өөрчлөөд ядаггүй. Тийм болохоор ингээд хүмүүс ингээд нөгөө өөрийнхөөрөө ер нь байнгут хүмүүс илүү хөвчлэн айгуу дуртай байдаг. Яг тэр сошиал дээр ер нь хүмүүс ингээд амар фейк ингэж жүжиглэж одоо ерөнхийдөө бол байдаг штэ. Тэгэл та нар одоо ингээд сүүлийн үеийн одоо юм Монгол инфлюенсеруудыг харуул ингээд 10 жилдээ амар хүүхдээр ихдэг байсан. Тэгэл тэр хүмүүс чинь ингээд нөгөө одоо инфлюенсерээ хийгээл тэмүүтээ ингээд одоо амар их хандлт мандалт аваад байж байгаа. Тэмүүтээ тэр нөгөө нэг буцаж дэлгэрч гарч ирээл тэнгууд нөгөө урд өмнө хийжсэн одоо ингээд нөгөө нэг одоо ингээд шал өөр хүн болцсон ч гэсэндээ урд өмнө хийжсэн ингээд нөгөө нэг урд өмнө хийжсэн одоо өөрийнх нь муухай үйлслүүд ингээл эргэж ингэж гарч ирж мэрэл тэр мөрийг харангуут ингээл ер нь амар л та. Гэтэ би өөрийгөө тийм гээгүй л дээ. Намайг ер нь ингээ бас намайг бас хүмүүс ингээд нэг Шангрилагийн нөгөө хэрэг айгүй их гарсан шүү дээ. Тэнгүүд одоо ингээл нөгөө хүн дээрлэгдэг болохоор бол Шангрилад байдаг болчиход байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол хүн дээрлэгдэг байлаа гэж заавал Шангрилад сууж идэг байх шаардлагагүй л дээ. Тэгээ би шаардлагагүй. Тэгээд хаанаас ч хүүхэд дээрлэгдэг хүн гарч иж болно. Тэнгүүд ингээ сүүлийн үед ингээ дээрлэл гэдэг амар ингээ бүр усаа газар авсан штэ. Тэгсэн чинь намайг бүр ингээ миний бичлэгийн доор байгаа зү ингээ. Чи ингээ хүнд хүүхэд дээрлгээд явж идэг байж яаж ингээ бичлэг хийгээд явж идэм ингээ. Хаана би бүр тэрийгээ бүр хараад гайхаад би ямар сайндаа би бараг өөрөө хүүхдэд дээрлгүүлээд явж байхдаа хүүхэд дээрлгээд явж ийн ч гэж бас юу ч яах вэ гэж одоо тэгээд боддог юм. Тэнгүүд ингээл амар ташаа ойлголтууд ер нь ингээл бичлэг хийж байгаа хүмүүс дээр гаж ирэн тэгэл ер нь жижигч бай томч бай ер нь ингээл нэг бичлэг хийгээл хүн гараад ирэнгүүт эсвэл зүгээр ингээл энгийн амьдрал дээр хүртэл ингээл хүмүүс бие бинийгээ хардуур урдуур муулаад цуу яриа гаргадаг штэ. За яг би нэг тийм цуу ярианд одоо өртөж эхлэегүй л юм л та. За тэгээ хэрвээ өртөөд эхлүүл одоо яанаа л гэж би бодож чинь. За гэхдээ тэр ч яг хөө. За миний өнөөдөр яг би ямар сэдвийн тухай ингээд ярмаар байгаа юм бэ гэхлээр зүгээр юм randomly за зүгээр толон дотор орж ирсэн бодлуудаа бүгдийг ингээд ярмаар байгаа заяа. Яг бол би ингээд амар би одоо ингээд TikTok дээр заяа тэгчингүүтээ одоо би TikTok дээр удахгүй 30 мянган дагагч хүрлээ. Тэр чинь бол амар их тооштой. Тэгээ би Instagram дээр 11 мянган дагагчтай болсон заяа. Бүр амар гайхалтайгаа Instagram дээр 11 мянган дагагчтай болчихсон. Ингээл одоо TikTok YouTube маань ингээд бүр ингээд айгүй тийм ерөөхдөө бол явдаггүй байхгүй. YouTube маань ер нь их амар яваад байдаггүй байхгүй. Тэгээд тэгсэн чинь миний YouTube бүр 7 мянган дагагч хүрсэн гэсэн. Тэгээд би бүр тэрэнд бас амар баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд YouTube дээр 7 мянган дагагч хүрсэн. Тэгээ ерөөхдөө бол ингээд бичлэг хийдэг хүн болцсон байгаа биз би. Зүгээр явж байгаад тэгээ ингээд эн чинь тэгээ зүгээр л миний өөрөөс маань ингээд нэг тийм ажил олгож гарч байгаа юмнууд биш зүгээр л ингээд бичлэгээ ингээд өөрийнхөө хиймээр байгаа үедээ хийгээл тэгэл ингээд ер нь хиймээр байгаа үе маань тэгээ өдөр болгон юм ядахнаа тэгээд өдөр болгон тэгэл би бичлэг оруулна. Тэгээ ер нь тууштай байвал ерөнхийдөө бол бас үзэлт угаасаа авах юм билий. Тэгээ би чинь 8 жил одоо TikTok хийж явсан хүн шүү дээ. Тэгээд 8 жил ингээд хүүхдүүд одоо яг ингээд TikTok дээр TikTok хийгээд байгаа шиг би яг жоохон багасаа л тэгэж зүгээр ингээд хөгжилтэй маягаар те ингээд хизээч нэг ингээд амар тийм инфлюенсер бол юм болъё ч гэж нэг амар хүн амьтанд хүрээ мөрөөч гэж боддог байгаагүй. Гэтэл яг тэр үедээ бас боддог лсэн бахал та. Тэгтээ ингээд нэг амар үзэлт авахгүй тэгэл эми аав ээж мэж яхаа уцаар тэгэл өөрийгөө дагуулаад тэгэл баахан хүмүүс дагаал тэгэл өөрөө намайг ингээд зөрүүлж даахгүй бол тэгэл буцаад unfollow хийж мэгээл тэгэл намайг дагсан хүнд 3 зүрх өгнө гээл яг тийм л ингээд үеийг дагсан миний одоо өсвөр насны тэгээ эхлэл бол нэг тиймэрхүү үеуд бол байсан. Тэгээд тэр үеэс хойш 24 онд ингээ зүгээр хумсаа бодуулах гээд гарахтаа нэг за outfit бичлэг хий гэж бодоод би өөрөнгөтэй ингээ дандаа ер нь бичлэг хийдэг байсан. Тэгээл ингээл бичлэг хийгээл тэнгуүтээ тэрийгээ ердөөсөө ер нь постлдаггүйсэн. Тэгээ ерөнхийдөө бол за хэрвээ та нар ингээ бичлэг хийж эхлэхийг хүсэж байгаа бол зүгээр л ямар нэгэн юмд барихдахгүйгээр зүгээр л постл заяа. Зүгээр л постл. Би танарт одоо ингээд юу гэж байгаа шүү. Юу лээ? Мотивац. Окей, түлхэлт. За мэдгүй юутаач ингээд та нарт дохио өгч байгаа шүү заяа. Хэрвээ ингээд бичлэгээ хийчдэг. Гэтэ ингээд постлохоос ингээд хичээл санаа зовоод тэгэл ингээд нөгөө нэг угаасаа ингээд эхэлж байгаа бол ингээд яг зарим хүмүүсэнд нь ингээд аз тараа тэр ингээд бичлэгийн амар сайн явах магадaltaй. Тэгээ ингээд үнэхээр хичээгээд ингээд анхны бичлэгээ постлоод тэнгүүт тэрийг нь ингээд хүн үзэхгүй байх ч магадaltaй. Ерөнхийдөө бол ингээд маш тууштай ингээд бичлэгээ ингээд постлол байвал ер нь яг үзэгч идэр олж эхлэн заяа та нар.
Одоо тэгээ угаасаа сошиал хэрэглэдэггүй хүн байхгүй болсон шүү дээ. Одоо тэгэл сошиал дээр юм хийгээл хандлт авах бол айгүй энгийн болцсон тий. Тийм болохоор ерөнхийдөө бол та нар хэрвээ ингээд сошиал дээр юм хийхийг хүсдэг бол ингээд зүгээр постол заяо. Like хин тамаатын тийм үстэй. Хин нэгний юу гэж бодох та нарт ямар ч хамаагүй. Ягаад гэвэл та нарт ямар та нарт тал засж амьдарч байгаа хүмүүс байгаа ш. Тэр хүмүүсийн юу гэж бодох бол ердөөс огтхон ч хамаагүй. Тийм болохоор та нар зүгээр постлмоор байгаа юм а постол тэгээд ер нь бол хиймээр байгаа юм а л хий. Тэгээ бас ингээд яг тэрэн дундуур чи ингээ амар лай болж гай болж ингээд амар мэдэл муутай хүмүүс зөндөө гарч ирэн тэгэл ямар тэнийг инээ тэрэ чи амар ингээд өөртөө итгэцэн тэгээд ямар тэнийг бичлэг постлтын эсвэл ингээд мэдгүй амар тэнийг хейт комент зөндөө ирнэ заяа өөр нь бол эхэлж яах тэгээд эхэлж байхдаа тийм комментууд аваад хизээж битээ шантараараа за би амар эмзэгэлдэг байсан ч гэж одоо ч ерөнхийдөө бол ингээд муухай коммент дээр бол ерөнхийдөө бол амар эмзэгэлдэг. Гэхдээ ингээд ээж маань надаа ингээд наад хүмүүсийн чи юу гэж хэлж байгаа нь ямар хамаатай наад хүмүүс чинь хийгээгүй байх чи хийж ин тэгэл чи бодолтой аль нь илүү байна гэл. Тийм үстэй. Тэр хүмүүсийн хийж байгаагаар нь ингээд Oh my mother ирчлээ. За би кэс ээж тэгээд ярьта. За манай ээж хятадаас ирсэн. Oh my god. Thank you so much. За энийг би та нарт дараа нь харуулъя заяа. За эхлээд би та нарт авчирсан жимснүүд харуулъя. Яа хамтдаа харцгаая намайг ингээ оюутан болж байгаа гээд заман дардан байгээ гэж ээж надад тугтлаач гэсэн. Ваа ёй. Алла исэн. Look. Ямар хөөрхөн өнгөтөн би. Би улаан оруулгын ямар ч гоё юм. За бичлэгэндээ буцаад орцгоё. Айгүй амар шууд даличлаа. Манай ээж маань сая хятадаас ирээ тэгээ бүр сая авсан юмнуудыг харуулсан баг. Тэгээд одоо хідүүлээ би сая үсээ ингээд тайлт янзлчихлаа. Гадаад гисэн чи бороо орчлоо заяа. Guys, I got my first Dior eyeshadow palette. Oh my god. Тэгээ би сая нүдээ халт бужчихсан байгаа. Тэгээд би та нарт ямар өнгөтэй гэдгийг харуулъя. Ийм хөөрхөн өнгөтэй. Yo, so bougie. Oh my god, so cute. Би бүр ээжэд захиж авчруулсан. Thank you my mother. Тэгээ та нар миний бүр шинэ гутлыг харсан мэт бүр so good. Одоо хэдүүлээ яриандаа ороод бичлэгээ өргөжлүүлээ. Тэгэхгүй бол одоо нөгөө нэг ярианаас бүр халчлаа. Бүр сая ийм юмнууд хараад ээжигээ хараад тэгэл хэвээр нэрэ. Бом баяр болоод тэгээ жоохон сэтгэл санаа жоохон өргөгччлөө. Яна тэгээд энэ бүр oh my god. Энэ бүр хайрцаг нь хаяг хүртэл амар хайрын байдэн шүү дээ. Гэхдээ би барыг ихэнх Dior-ийнхоо юмнуудын хайрцгийг барыг цуглуулсан байдаг. За бичлэгэндээ орцгоё. За тэгээд одоо тэгэл чи ингээ хинэгнээс илүү байнгут тэр хүмүүс ерөнхийдөө бол атаархсандаа хөвчлэн ингэж амар юу байдаг. За чамаа хээтлэн заяа угаасаа. Тийм болохоор та нар ингээд за би энэ хүнээс илүү байгаа юм чинь дээ. Яа гэм бэ? Тэр хүний юу гэж хэлэх надад огтхон чамаагүй гэж бодоод бичлэгнүүдээ постлж байгаараа за. За хэдүүлээ сормосоо жоохон бодъё. Тэгээ би ингээд заяа одоо ингээд амар их сошиал платформ дээр ингээд өөрийнхөө ингээд бичлэгийг оруулж байгаа шүү дээ. Тэгэл ямар нэгэн юмны талаар биш зөвхөн өөрийнхөө талаар л барыг бичлэг оруулж байгаа шүү дээ. Тэгэл ингээд ямар нэгэн тийм бичлэгнүүд ингээд зөвхөн өөрийнхөө талаар ингээд оруулж байгаа болохоор би бүр ингээд би бүр тэрэндээ ингээд донтдог заяа. Яг үндэ ингээд сошиал ер нь хийгээд эхэлчих юм бол тэрэндээ амар донтно. Тэгээ бүр тэр чин бүр ингээд next level төвшөнд олон заяа бүр ингээд би ингээд бүр сошиал хийж эхэлснээс хойш бүр тэрэндээ амар донтоод хүмүүсийн ингээд комментуудыг ингээд бүр байнгын уншаад тэгэл би бүр тэрэнд ингээд амар ач холбогдол өгөөл тэгэл би бүр ингээд амар галзуурсан юм шиг болцсон заяа. Тэгээ ингээд одоо ч гэсэндээ би өөр нь ингээд хөвчлэн айгүй их ингээд бичлэгнүүдээ ингээд өөрөө айгүй их давтаж үздэг. Тэг ингээд өөртөө бараг донцсон юм шиг болоод байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд би бүр өөртөө донцсон юм шиг байгаад ангууд би бүр ингээд өөрөөсөө бараг ингээд айж хэлж байгаа байхгүй юу. Тэг ингээд өөртөө ингээд донцсон юм шиг бүр бичлэгээ давтан үзээл тэг ингээд комментуудаа ингээд бүр байнгын шалгаал тэгэл ингээд лайкнуудаа ингээд шалгаал тэгэл ингээд үзэлтийн тоог хүртэл ингээд шалгаал тэр ингээд би өөрөө хүсэхгүй байгаа ч гэсэндээ ингээд бүр цаанаасаа тэгээд идэг болцсон за бүр амар тэнэг. Тэгээ би бүр ёо
ингээ болоочтой юм ирд ингээ бүр ямар сандаа тэгж байгаа байхгүй. Тэгээ би бүр ямар сандаа тэгээд идэг болохоор ингээ бүр өөрөөсөө ингээ бүр залхаж байгаа байхгүй. Тэгээ би бүр аккаунтуудаа ингээ хаамаар санагддаг. Тэгээ ингээ хаачи гэхээр бас ингээд миний бичлэгнүүд ингээ үзэлт авч байгаа. Тэгээ тэнгууд ингээ миний engagement өсөх тусмаа ингээ надад бол ингээ ашигтай байгаа байхгүй юу. Тийм болохоор би ингээ өөрийнхөө ингээ сэтгэл санааг ингэж яаж ингээ өөрийнхөө ингээ ашгийг бас ингээ бол хамаартмааргүй байна. Тийм болохоор ингээд бас за ингээд контент хийдэг аккаунтаа зүгээр л орж шалах га болчих. Тэгээ бичлэгээ зүгээр л постлий. Тэгээд ямар нэгэн байдлаар ингээд шалах га болчих. Хүний юу гэж бодохыг ингээд тоохоо болчих. Гингүүт ингээд яалчгүй ингээд цаанаас ингээд тоож могоод ингээд яа. Тийм ингээд эргүүтээд байгаа байхгүй. Тэгээ би бүр яг сая энэ юмнуудаа л ингээд ярмаар гэсэн. Тэнгүүтээ бистэн нэрээ 9 шид юм баг ярих шиг боллоо. Тэгээ энэ цагаан саатад энэ багс өгдөн штэ ийм багсаар би ингээ амар ингээ будахыг амар хүсдэг байсан гэж. Надад амар гой санагдаад байдаг юм аа. Тэгээ бодчих. За миний ер нь бол нүдний бодол нэг зүгээр амар нормал ингээ уусгалттай ингээ бороосоо ингээ уршаа уусцсан. Тийм боллоо. За тэгээд ерөнхийдөө бол миний мейкап ч гэсэндээ дуусч ин дөө. Жохон блашнаасаа тавьчих. Сая кремээ тавьчихгүй амар шууд блашаа тавьчихсан. Тэгээ би бүр нөгөө бичлэгэндээ юу агаад анхаарад юу хийж байгаагаа мартцсан. Явж илээ. За ингээд жохон блашаа тавьчихсан. Өөрийнхөө өрөөг миний палет маань олчлоо. Тэгээ би угаасаа эндээсээ хитрүүлж мейкап угаасаа авахгүй заяа. Би угаасаа тийм болохоор ингээд жохон контролтой хандах хэрэгтэй. Тэгээ амар солиотой юм шиг тэгээ мейкап артистууд чиг ингээд амар ингээд мейкап артистууд солиотой биш шүү. Ингээд өөрийгөө хэлж байгаа шүү дээ би. Тэг ингээд балаа юм шиг ингээд баахан ингээд мейкаптай байгаад ингээд надад бол ямар ч хэрэггүй шүү дээ. Ингээд зүгээр л мөнгөний гарц. Тийм болохоор ингээд чанартай хитэн ингээд бүтээгдэхүүнтэй. Тэгээ тэрийг ингээд айгүй хөөрхөн ингээд ашиглаад байвал би өөрөөхдөө бол болно шүү дээ. Тийм болохоор би жоохон тиймэрхүү бодолтой байдаг. Тэ? Нэг ма дуусгаар наваал. Тэгэл би угаасаа юм бүр яг нэг юм гоё чанартай палеттай болмоор санагдаад байсан. Тэгээ угаасаа нэг юм нүдний тэн чинь бараг хэдэн 10 жил ашиглагддээ штэ бүр энэ бүр ингээд бүр намайг мейкап хийж эхэлсэн цагаас хойш байсан гэж боддоо юу. Тэгээд бүр ингээд амар удаан ашиглагдчихж байгаа биз. Тийм болохоор ингээд Dior-ийн палетыг ч гэсэндээ амар чанартай айгу удаан ашиглах болохоор ингээд үнэтэй юм авч байгаадаа ингээд үнэтэй юм авч байгаа гэдэг ингээд санаа зовох шаардлагагүй. Яг тэгвэл угаасаа чанар нь өөрөө ил гарна гэж. Тэгэл чанартай юм чинь тэгэл удаан л ашиглагдах юм чинь. Тэ? За ингээд нүдээ хөөрхөн ингээд бодцсон хөнгөн. Энд чинь ингээд миний ерөнхийдөө бол өдөр тутмын бодол нэг иймэрхүү л идэв. Тэгээ хаяада зүгээр ингээд TikTok дээр юм ярангаараа ингээд бодол тийхээр ингээд яалчгүй ингээд миний мейкап айгу урт олоод идэв. За тэгээ оруулаа жоохон хөрөлчих. Тэгээ оруулаа хөрөлж байгаа гадаа бороо орцсон учраас гарахаа бэлдсэн учраас би энэ авсан жимснүүдээрээ ASMR хийх юм уу гэж бодсон. За яа. Тэгээ би TikTok болон Instagram дээр постлно. За тэгээ та нар миний тэндээс үзээрэй. Энэ бичлэгийг амар идэлхгүйгээр шууд оруулчмаар хин тэнгүүд би тэгж чадах юм болов. Хэдүүлээ өнөөдөр энэ блоссыг ашиглачээ зүгээр. Setting spray цацгамарцсан байна. Өөрөөрөө сандавид өгөх хэрэгтэй. Бол ингээд миний бичлэгний санаан дотор бол ингээд зөндөө их бичлэгнүүдийн санаа байгаа. За би бүр та нар нөтнөөсөө хальт би харуулъя. Тэг ингээд new series to start гэдэг ингээд миний ингээд өөрийн маань одоо ингээд эхлүүлмээр байгаа ингээд ерөнхийдөө бол бичлэгний ингээд санаанууд ингээд байгаа заяа ингээд хоёр бичлэгний ингээд санаа байгаа. Тэнгүүтээ миний TikTok дээр ингээд би ингээд get ready with me хийдэж штэ. Тэгээ би ингээд ярангаараа бичлэг оруулдаг. Тэгээ ерөнхийдөө бол тэр бичлэгнүүдийн маань ингээд санаа хүртэл ингээд бүр ингээд амар их байгаа байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө бол нэг нь хийгээл байгаа. Тэгээ ингээд хийчээ тэрийг ингээд бөглөөд явах айгу гоё идэг. Тэгээ айгу гоё байна. Тэгээ би ерөнхийдөө бол бичлэгнийхаа санааг яг шууд тэр үедээ орж ирээл тэгэл тэр үедээ орж ирсэн үедээ шууд бичлэг хийгээл тэгэл оруулцдаг заяа. Тэр надад амар идэв. Тэгээ яг ингэ бодсон ингээ хэрвээ би бичлэгний санааг болчвол би ерөнхийдөө бол ингээд яг эндээсээ бичлэгний санаа гарч агаад бичлэгээ оруулдаг. За миний ерөнхийдөө бол байгаа мейкап маань юм боллоо. Тэгээ миний үс олгосон юм боллоо. Тэгээд бас дандаа л ерөнхийдөө бол өдөр тутамдаа л нэг юм л мейкап хийдэг.
Тэгэл нүрийнхэн зүгээр өөсөвийг дарах гэж л ерөнхийдөө бол мейкап хийдэг те. Тэгээ өөр одоо мейкап хийх шаардлага юу байх юм да. Тэгээд өөрийгөө заавал ингээд харагддагаас ингээ өөр болгож мейкап хийхээр ингээд амар цаг хугацаа шаардах гэдэг юм санагдаад. Гэтэ яг би тэгээс сурчвал надад гоё л уулна. Тэгээд би одоо гадтай. Ндараа. Энийг одоо идж жагаад бичлэг хийн заяо. Тэгээд та нарт тэр бичлэгийг үзээрэй. Миний TikTok болон Instagram хаяг яг миний бичлэг дуусангууд гараад ирнэ заяо. Тэгээд бас би энэ доор ч гэсэндээ оруулчих. Яа. За тэгээд дараагийн хамтлагаар уулзцгаая. Дараагийн хамтлагаар юу үзмээр вэ? Тэгээд тэрийг комент дээр бичээрэй. Тэгээд bye guys. See ya. Oh my god, би таны kiss хийх юм марччихэж. Kiss.